Сайхан баярлж байна уу? Арамдээ. За. Жох хүлээх үү одоо эхэлчих үү? Чнараа. За бүгдээрэнд нарай минь төргий. Цаг нь болсон юм чинь эхлэе дөө. За тэгт. За тэгэхээр та бүхэн маань манай сургалтыг сонирхоод ороод ирсэн байгаа. Тэгэхээр гинт юм тарагдчихлаа. Тэгэхээр энэ яриа маань болохоор лайваар явж байгаа. Шууд хамтын ухамсар пэйж хуудасаараа. За тэгэхээр та бүхэн дахиад баярын минь төргий бид хэд маань сайхан цагаалж байгаа. Тэгэхээр айл хэсээд зөндөө болно. Зүйлийг хамжуулаад шинэ он гараад моржил маань гараад сайхан байцгаанаа. За тэгэхээр манай хамтын ухамсар пэйж хуудасаар зарлагдж байгаа энэ сургалт маань гэрлийн ажилтан бэлдэх тийм сургалт гэж нэрлэгдэж байгаа. Тэгэхээр энэ ямар учиртай юун сургалт вэ? Гэрлийн ажилтан гэж хэмбэ гэдэгт хариулъя. Тэгэхээр эхлээд энэ сургалт энэ бүхэн яаж ирсэн тухай товчхон танилцуулъя. Тэгэхээр ерөнхий дээд зөвлөлөөс үнэн бидлэг гэдэг номыг 2023 оны ихээр бичүүлээд хэвлэж гаргасан байдаг. Тэгэхээр энэ ямар учиртай үнэн бидлэг гэдэг нэртэй ном болоод хувирч ба гэхээр ер нь л энэ дэлхий дээр төрж байгаа хүмүүст янз бүрийн байдлаар амьдарч ирсэн тийм өөрийн өсөл зорилгоор амьдарч байгаа хүмүүс байгаа. Тэгээ ялангуяа бясалгал, сэрэлт, өөрийгөө олох, гэгэрх, амжилтанд хүрэх гэдэг ингээд тэмүүлээд явж байгаа хүмүүст болохоор ер нь ерөнхий бүх хүмүүст үнэн зүйлийг ярьж байгаа мөртлөө тэрэн дотор нь худлаа зүйлийг шигтгээд өгсөн байж байгаа. Тэгэхээр тэр нь юу гэсэн үг вэ гэхээр бидний ертөнцийн тухай эсвэл одоо хар багаасаа сурсан мэдсэн бүх тэр шинжлэх ухаан болоод гүн ухааны талын бүх мэдлгүүдийг ингээд аваад үцхээр тэрэн дотор байна давхар нөгөө худал мэдээлэл орцсон байж байгаа гэсэн үг. Тэгээд ирэхээр яах вэ гэхээр бид нар буруу зүйлд итгэцэн, худлаа зүйлд итгэцэн болохоор тэрүүгээ үнэн гэж бодсон учраас төөрөлддөг гэсэн үг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр бидний бие махбод маань амьтай тийм үү? Ам гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр сүнстэй гэсэн үг. Тэгэхээр сүнс маань өөрөө хөгжиж дэвжих гэж төрдөг. Хүн болдгийн өөр янз бүрийн байдлаар төрдөг. За тэгвэл бид нарт тийм дутуу мэдээлэл өгснээс бодит үннийг хэлдэггүйгээс болоод энэ дэлхий дээр яг ямар зорилгоор төрсөн те тэр зорилгоо буюу туулалтаа дуусгаад буцаад хаанаас ирсэн тэр газар руу явах байсан бүх сүнснүүд энд гацсан байгаа юм байна гэдгийг мэдэж авсан. Тэгэхээр зүгээр энгийн хүмүүсийн ярьдгаар тарих угаалт гэж нэрлэдэг тэр худал үнэн холилдсон тийм мэдээллийг залруулад үнэн мэдлэг гэдэг номыг бичүүлсэн. Тэгээд тэр үеийг хэвлэж гаргасан гэсэн үг байна. Тэгэхээр тэр ном маань сүнс, ухамсар, энерги, мөн чанар, гариг ба нар, давтамж ба соронзон орно, физик бие ба чөлөөлөлт, орчлын ертөнцийн зүй тогтоц гэх мэт олон сэдвүүдийг хамарсан маш сонирхолтой ном байгаа. За тэгээ энэ номыг авсан хүмүүс маань сонирхоод сургалтанд сууж эхэлсэн. Тэгэхээр миний түрүүний дурдсан ерөнхий зөвлөл буюу ертөнцид нэрлэдэг товчлсон нэрээр бол этрогүр гэж нэрлэдэг тийм 7 гэрлэн бит ерөнхий тэргүүн дээд зөвлөл гэдэг ер нь бол 3000 хүнийг сэрээгээд энэ дэлхийд гацсан байгаа хөгжлийн гацааг энэ дэлхийд төрөөд өөр тийшээгээ харж чадахгүй байгаа тэр сүнснүүдийг чөлөөлөх тэр чөлөөлөлтийг хийх шаардлагатай байна гэж хэлсэн. Тэгэхээр 3000 хүнийг сэрээж чадруудыг хөгжүүлээд одоо бидний болохгүй бүтэхгүй гэж бодоод байгаа бүх энэ дэлхий дээр болж байгаа муу мухай зүйлийн үндэс шалтгааныг нь арилгана гэсэн үг. Тэгэхээр тэр 3000 хүний 500 нь болохоор гэрлийн дайчин байна гэсэн. Бид 23 оноос сургалт явуулсараа 500 гэрлийн дайчна бэлдчихсэн байгаа. Гэтэл бидний
дэлхийг чөлөөлөх цаг маань бага байгаа учраас одоо хүмүүсээ бэлдэх байдал маань бага байгаа учраас 2500 гэрлийн ажилтныг бэлдэх цаг байхгүй байгаад тэг 300 хүнийг бэлдъя гэсэн тийм шийдвэр гарсан. За тийм болохоор тэр 300 хүн маань ер нь яах вэ гэхээр гэрлийн дайчдны найдвартай ард тал болж дэмжих тийм чадвартай хүмүүсийг хэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр гэрлийн дайчны хувьд товчхон хэлэхэд 4 шатны нийт 7 сарын сургалтаар хөгжөөд төгсчөөд 7 сарын дараа ихэд үргэлжлүүлээд янз бүрийн ур чадваруудаа хөгжүүлдэг. Жишээлбэл мэдэх, сүнсний аялал хийх гэх мэтчлэн маш олон чадварыг эзэмшдэг. За тэгвэл гэрлийн ажилтан маань болохоор ерөнхийдөө бол бодол болон энергийг мэдэрдэг, ашигладаг, бодлоор нөлөөлөх, энергиээр нөлөөлөх тийм чадвартай байх шаардлагатай байдаг. Тэгэхээр энэ зүгээр тусгай тийм хүмүүс гэхээсээ илүү ямар ч хүн сууж болно. Бясалгал өмнө хийж исэн ба хийж байгаагүй ер нь л энэ нөгөө манай зар дээр байгаа янз бүрийн юмыг уншаад энийг нь сонирхож байна гэд нэг л сэдвийг нь сонирхож байгаа тийм хүн байхад энэ сургалтанд суугаад хөгжиж болно. За юм байгаа. Тэгэхээр нөгөө тусгай би гэрлийн ажилтан болъё гэж биш. Ер нь өөрийгөө олъё, таны гэсэн хүмүүс зориулсан сургалтаа гэд ойлгочих болно. Тэгээд одоо сургалтынхаа талаар Эрдэнэ цэцэг багш байна. Тайлбарлаж өгнө. За бүгдээрээ сайхан шинэлцгээж байна уу? За ерөнхийдөө эмчин багш маань сая тодорхой тайлбар яриагаа хийчлээ. Тийм болохоор одоо би гэрлийн ажилчдын сургалт ямар хугацаагаар яаж явагддаг талаар ярив. Сургалт маань 2 сарын хугацаатай 2 шаттайгаар явагдана. Бясалгал апаар онлайнаар явагдана. Өглөө 6 цагт, орой 20 цагт багш нар ээлжлэн нэвтрүүлгүүрүүдийн өгсөн хөтөлбөр аргачлалаар сургалтыг явуулдаг. Сургалт явуулж байгаа багш нар тухайн үеийн сургалтыг яг өөр дээр хэрхэн мэдэрч хийх тэр аргачлалыг заагаад мэдрүүлээд дасгалынхаа дараа мэдрэмжээ хуваалцах асуулт хариулт маягаар хичээл маань ерөнхийдөө нэг цаг 30 минут орчим үргэлжилнэ. 2 дугаар шатны хичээл дууссаны дараа ур чадвараа нээж чадвараа гүнзгий эзэмших нөхцлөөр хангаж ямар ч төлбөргүйгээр тодорхой хугацаагүйгээр сургалтууд явагдаж ирсэн. Одоо ч бас тэгж явагдана. За манай 2023 оны 5 сараас сургалтанд сууж эхэлсэн хүмүүс одоо хүртэл ур чадвараа хөгжүүлэх сургалтуудаар хичээлсээр байгаа. За гэрлийн ажилчид мөн л адилхан тэр ур чадвараа нээж эзэмших дасгалууд ороод эзэмшээд явах тийм нөхцлөөр хангагдана. Манай үнэн мэдлэгийн сургалтанд сууснаар маш богино хугацаанд маш өндөр чадварыг эзэмших тийм боломж бол нээгдэнэ. Дасгалын явцад гэрлэн бичтүүд байнга энергиээр дэмжиж байдаг. Хамгийн гол нь өөрийн итгэл үнэмшил, өөрийн хичээл зүтгэлээс л бүх зүйл шалтгаална. Дасгалаар таслахгүй тогтмол хийснээр дотоод ухамсартайгаа холбогдож үг, үйлдэл, бодол, ил ухаан зэрэг бүх зүйл нь ухамсар дээр суйрлаад ирэхээр зөв замаар чиглээд явж эхэлнэ. Зөв замаар бүх зүйл чиглэж явж эхэлнэ гэсэн үг. Бүх зүйл бүтэмжтэй сайхан л болно гэсэн үг. За энэ бол тийм нэг санамсаргүй зүйл биш л дээ. Цаанаасаа туулалттай холбоотой зүйл. Тийм болохоор бясалгал хийж өөрийн ухамсар сүнстэйгээ холбогдож шин замаар явж эхэлнэ. Энэ нь бол одоо монголчууд бидэнд зайлшгүй одоо шаардлага болон тавигдж байгаа гэж ойлгож болно. За ингэснээрээ бид нэр хуучин буруу хэв маяг дадал зуршилдаа дүгнэлт хийж эхэлнэ. Өөрийн хүссээгүй тийм бодол, өөрийн хүсээгүй үг хэллэг, өөрийн хүсээгүй үйлдэл, мэдрэмж зэрэг нь хаанаас ирээд байгааг мэддэг болж түүнээс өөрийгөө хамгаалах чадвартай болсноор ухамсарын тэлэлт явагдаж ухамсарт сүнс хөгжих тийм нөхцөл нь бүрднэ гэсэн үг. Нэг өсөндөө өөрийгөө
шинээр бүтээж эхэлнэ л гэсэн үг. За мань үг үйлдэл, бодол, мэдрэмж бүгд өөрчлөгдөж эхэлнэ. Тийм болохоор дотоод ухамсараа сайн сонсоод үзээрэй. Ухамсар зүйлс маань бидэнд байнга зөвийг сануулж хэлж байдаг ч бид нэр ерөөсөө сонсдоггүй өдөө хүрч ирсэн. За тэгэхээр та ухамсар зүйлстэйгээ холбогдож өөрийгөө хөгжүүлэхийг хүсвэл манай сургуулийн үе таалга хэсгийн хугацаанд бол нээлттэй байх болно. Тодорхойгүй хугацааны дараа сургалт маань зогсноо. За тэгэхээр та хэд материаллык 3D амьдралаас салж өөрийгөө өндөр хэмжээсийн энерги мэдээллийн уран зайруу шилжүүлэхийг хүсвэл бид туслахад бэлэн байна. Дэлхийг 3D хэмжээс рүү шилжүүлэх тэр үйлэнд та өөрийн ухамсараа тэлж гэрлээ нэмж сүнсээ хөгжүүлж тус дэмээ өргөнөө гэдэгт итгэж байна. За ерөнхийдөө миний ярих зүйл товчхондоо юм байна. За одоо Тунгаа багш маань мэдээлэл өгнө. За баярлалаа. Бүгдэнд нь орой минь хүргэе. За мөн бас сар шинийн минь хүргье. За тэгэхээр сая Эрка багш маань 3D ертөнцгээ хэлчлээ тийм ээ. 5D ертөнц рүү ер нь бол шилжиж байгаа. Тэгэхээр 3D-гээс 5D рүү шилжих энэ үүлэнд гар бие өөрийн оролцоогоор оролцсноо гэж ойлгож болно. За тэгвэл манай энэ үнэн мэдлэг сургалтаар бид сураад 2 сарын хугацаанд 60 хоногийн хугацаанд тийм ээ 2 сарын хугацаанд ямар ур чадваруудыг эзэмших юм бэ? Суралцаа төгснээ дараа бид ямар ур чадвартай хүмүүс болох вэ гэдэг талаар би тайлбарлая. За ер нь бол сургалтын хөтөлбөр маань 2 одоо 1-р шат, 2-р шат гэж явагдаж байгаа. Эхний шатанда бид нар юу үзэж сурах вэ гэхээр хамгийн түрүүнд төвлөрт сурна. За төвлөрлөөр бид нар бяцлаглыг эхэлж байгаа. Төвлөрт сурснараа бид нар маш их олон зүйлийг ухаарж ойлгох боломжтой болдог. Ерөөсөө хүн төвлөрч чаддаггүй. Өөртөө төвлөрч чаддаг гэж боддог боловч яг төвлөрлийн дасгал хийгээд ирэхээр хүн төвлөрч чаддаггүй. Тэгэхээр төвлөрөл гэдэг бол маш чухал. Ерөөсөө бяцлаглын үндэс суурь болж өгдөг. Тийм учраас бид нар төвлөрлөөр одоо сургалтаа эхлээд цаашлаад махан биеийн цэвэрлэгээ, за 7 хүрдийн цэвэрлэгээ хийгээд хамгийн чухал зүйл болох ухамсарт сүнстэйгээ нэгдэх хичээл энэ 1-р шатанд орж өгдөг. За хэрвээ одоо ухамсарт бид нар ингээд би амьд миний дотор сүнс байгаа. Бид нар ингээд сүнстэй хүмүүс гэд бодоод яваад байдаг тийм ээ. Гэтэл яг дасгал бяцлаглаар бид нар ухамсарт сүнсийг өөрийн физик биетэй холбож өгдөг. Тэрнээс наан бол холбогдоогүй тусдаа байж идэг ахна шүү дээ. Энэ дасгалуудаар бид нар багш нар нь замчлаад, заагаад дасгал хийлгэснээрээ бид нар өөрсдөө ухамсарт сүнстэйгээ холбогдоод яг дотоодын өөрийн дуу хоолойг сонсож өөрийнх нь дотоод мэдрэмжийг хүлээж авч эхэлдэг. Тэгэхээр ухамсарт сүнстэйгээ нэгдээд ирсэн, ухамсарт сүнсээ ойлгож сонсдог болсон, ухамсарт сүнстэй мэдэрсэн хүн маань өөрийгөө би яг хэн бэ? Би яах гэж төрсөн? Энэ хорвоод энэ ертөнцид миний зорилго юу вэ гэдэг хамгийн тэр том дотоодын өөртөө тавьж байдаг тэр асуултынхаа хариултыг олж авдаг. За ингээд ухамсарт сүнстэйгээ холбогдсон хүн маань яах вэ гэхээр цаашдаа ерөөсөө ганцаардл одоо тийм ээ ямарваа нэгэн асуудалд шийдвэр гаргаж чадахгүй байдал гэдэг тийм зүйл ерөөсөө амьдралаас нь ор мөр алга болдог. Өөрөөр хэлбэл танд ямар ч бөө, ямар ч лам, үзмөрч, зурхаач хэрэггүй. Яагад гэвэл та ухамсарт сүнстэйгээ холбогдоод ирсэн учраас өөрийнхөө дотоодоос өөрийнхөө бүх талын мэдээллийг олж авч чаддаг болдог. За ингээд ухамсарт сүнстэйгээ холбогдоод өөрийнхөө зорилгыг мэдээд өөрийнхөө туулалтуудын мэдээд за таны ухамсарт сүнсэнд урд урдын туулалтууд олон мянган удаагийн төрөлтүүд байгаа шүү дээ. Бидний анх сүнс хизээ бүтээгдсэн тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл ирсэн тэр туулалтанд туулсан бүхий л танд хэрэгтэй тэр бүх мэдлэг мэдээлэл бидний ухамсарт хадгалаастай байдаг. Ингээд ухамсарт сүнстэйгээ холбогдоод мэдээд ирэхээр тэр их агуу мэдээллийн одоо өөрийн дотоодын сан руугаа та нэвтрээд ороод ирнэ гэсэн үг.
Энэ маань бол өөрөө маш гайхамшигтай юм л да. Ингэж мэдэрч чаддаг болсноороо, мэдээллийг дотоодоос авч чаддаг болсноороо та өөрийгөө хамгаалж сурна. За бодит үннийг олж мэдж чаддаг болдог. Өөрийнх нь зорилгыг мэднэ. Өөртөө итгэлтэй болно. Бүрэн дүүрэн төгс байдлаа мэдэрч эхэлдэг. Ийм болоод ирэхээр хүн чинь амьдрал нь хүртэл өөрөө маш их юм өөдрөг, тэмүүлэлтэй, амьдралын сонирхолтой болоод ирнэ гэсэн үг. За энэ бол хамгийн чухал зүйл. Ерөөсөө үнэн мэдлийн сургалтын хамгийн чухал зүйл бол ухамсар сүнстэйгээ нэгдэх явдал байдаг. За ингээд ухамсар сүнстэйгээ нэгдчихэд бид нар цаашаа мэдрэмж хөгжүүлэх, за өөрийн дотоод энергийг мэдрэх энэ дасгалууд ороод явна. За мөн давхар маш их олон хамгаалтын хичээлүүд орно. Яаж өөрийгөө хамгаалах юм? Юунаас хамгаалах юм? Орчлон хорвоо дээр ер нь бодит үнэн нь яг юу вэ? Бид нар юунаас өөрсдөө болгоомжилж хамгаалах ёстой вэ гэдэг энэ бүх мэддэг мэдээллүүдийг давхар хичээлийнхаа хажуугаар өгөөд явнаа. За тэгээд дараагийн шат болох 2 дугаар шат эхлэхэд бид нар 2 дугаар шатанд өөрийн энергийг хамгаалж сурах дасгалууд орно. Өөрийгөө ангаах дасгалууд ордог. Тэгэхээр биднэрт бол янз янзын ужиг өвчин, хууч байдаг тийм ээ. За үгүйдээ ядчил наад захын ханиад хүрлээ гэхэд бид нар шууд аптек руу гүйж очивол химийн янз янзын эмнүүдийг аваад уудаг. Тэгвэл одоо энэ сургалтаар бид нар өөрөөсөө хангаад сурдаг. Энергээр яаж хангадаг юм бэ? Дээрээр яаж хангадаг юм? Ер нь хүнд өөрт нь ямар чадвар байдаг вэ гэдгийг энэ 2 дахь шатны сургалтаар бид нар заагаад өгдөг. Хамгаалж сурж гин, цэвэрлэж сурж гин, өөрийгөө хангаад сурж гин, энерги хамгаалж сурж гин. За дээрэс нь бусдын бодлыг мэдэрч сурах тийм ээ. Одоо эсрэг талын үнний чинь бодол ямар бодолтой байна? Та тэр бодлыг нь мэдэрч сурах. За бусдад бодол энергиэр нөлөөлж сурах. Энэ дасгалууд маань ороо явцдаг. Тэгэхээр энэ маань өөрөө яг бид нар бол гэрлийн ажилтан бэлтэж байгаа сургалт байгаа учраас хамгийн чухал зүйл бол гэрлийн ажилтны бол мэдэх эзэмших одоо гол ур чадварууд бол энергиэр нөлөөлж чаддаг байх, бусдад бодлоор нөлөөлж чаддаг байх. Энэ чадрууд байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ арга аргачлалуудыг, арга техникийг өндөр дээд хэмжээсийн гэрлэн биетүүдийн өгсөн энэ дасгал хөтөлбөрөөр бүгдийг эзэмшүүлээд сургаад явнаа. За тэгэхээр мөн сургалтын хажуугаар давхар бид нар болортой ажиллаулдаг байгаа. Тэгэхээр энэ болрын дасгал ингээд дасгалын хажуугаар бас ороод явна. Тэгэхээр болортой ажиллахаараа бид ухамсарт сүнс маань бидний одоо хамгийн дотны нөхөр, найз нөхөр боллоо шүү дээ, тийм ээ. Бидний хийдэж чадахгүй байгаа шийдвэрийн асуултуудыг хэлж өгдөг, дотоодоос мэдрүүлж өгдөг, тийм ээ. Давхар одоо янз бүрийн аргачлал, арга ухаануудыг дотоодоос одоо ухамсарт хадгалаастайгаа тэр арга ухаануудыг бид нэр дотоодоос өөрөөсөө олж авч чадна. Үүний хажуугаар болортой ажиллаад ирэхээр болор маань бас бидний маш сайн нөхөр болж өгдөг. Маш их олон зүйлийн мэдээллийг болроос бид нар авах боломжтой байдаг. Тэгэхээр энэ дасгалууд бол ингээд 2 шатны сургалтаар ороод яваад та бүхэн суралцах юм бол эдгээр ур чадваруудыг эзэмшнэ гэсэн үг. За тэгээд 1-р шат, 2-р шатаа бид нэр дүүргчлээ. 2 сарын хугацаанд ингээд сургалт маань яваад дууслаа. Ингээд за баяртай одоо та нар ингээд цаашаа өөрсдийнхөө яваараа гэд ингээд орхичдаггүй. Цаашаа үргэлжлүүлээд үн төлбөргүй бүр нарийн чадрын сургалтууд руу бол одоо ингээд вакуум сургалт гэж нэрлэдэг те. Тэр сургалтанд ингээд суралцуулаад явуулцдаг. Бүр нарийн түвшний одоо чадруудыг эзэмшээд явах боломжтой. За тэгээд энэ нь болохоор яг сургалтандаа орж ирээ суралцааж явж байгаа хүмүүст бол илүү нарийн тэр мэдээллүүд нь бол тухайн үедээ бол багш нар нөгөөд явна. За тэгээд үнэн мэдлэгийн одоо сургалтын энэ бүлэгмээс үнэн мэдлэг, нууц мэдлэг гэсэн 2 ном гарсан байдаг. Тэгэхээр энэ 2 номоо аваад номоо уншингаа хажуугаараа дасгалуудаа хийгээд ингээ явах юм бол маш хурдан хөгжих боломжтой байдаг. Маш богино хугацаанд асар их олон ур чадваруудыг эзэмшүүлдэг. Тэгэхээр энэ маань дандаа бяцлаглалын аргаар, дасгалын аргаар ингээд эзэмшүүлээд явдаг ийм сургалт байгаа. За тэгээд цаашаа бас сонирхсан асуулт байвал асуулт хариултын үеэр та нар маань дэлгэрүүлээд бас сонирхсан асуултуудаа асууж болно. Ямар ч гэсэн ур чадварын
хувьд бол нэг иймэрхүү танилцуулгыг өгч байна. За болсон баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр яг энэ багш нарын ярианаас тодруулах юм уу? Аль эсвэл сонирхсон өөр асуулт сэдв байвал бүгдээрээ микро нэгээд асууж болно. Энэ маань шууд явж байгаа болохоор камера өгөхгүй байж болно. Тэгээд микрофоноо нээгээд шууд асууж болно. Эсвэл энэ доотлын 3 цэг дээр дараад энэ call messages гэдэг хэсэгт нь бас асуултаа бичиж болно. Юугаар хамтын хумсар пэйж хуудасаар бас энэ яриа маань шууд явж байгаа лайваар. Тэгээ тэнд бас сонсож байгаа хүмүүс байвал тэндээ бичиж болно. За энд төлбөр хэдүүлээ гэсэн асуулт орж ирж байна. За хоцорж орж ирсэн хүмүүс маань эхнээс нь сонсороо дараа нь нөхөд сонсчих хамтын хумсар пэйж хуудсан дээр байгаа учраас төлбөрийн хувьд 1 сарын сургалт маань 500 мянган төгрөгийн үнэтэй. Гэхдээ бид нар энэ үннээсээ хамаагүй илүү ер нь бол миний туршлагаар насаараа бясалгаад эсвэл 3 4 10 амьдралдаа ч гэсэн бясалгаад хүн хумсар сүнстэйгээ нэгдэж чаддаггүй, өөрийгөө олж чаддаггүй. Ер нь бол яг дэлхий дээр бол хууруулдаг. Ягаад гэвэл үнэн худал мэдээлэл нь холилдсон байдаг учраас одоо жишээлх юм бол хичнээн ийм олон үний юм хэлдгээс тэрэн дотор ганц л тухайн хүний хөгжлийг гацаах тийм үг орцсон бахад тэр нь дараагийн тэрнтэй холбоотой мэдээллээр тухайн хүний хөгжлийг нь гацаачдаг эсвэл гажуудуулдаг тийм байдаг. Тэгэхээр энэ маань болохоор зөв суурьтай бясалгал учраас та яг нэгдүгээр хоёрдугаар бас гэрлэн битүүдийн энергийн дэмжлэгтэй гэж хэлсэн тийм ээ. Тийм болохоор та 30 жил бясалгаад ч хүрэхгүй үр дүнд 30 өдрийн дотор хүрнэ. За товчондоо ингэж хариулъя. За эмчин багшаа би нэг зүйл нэмээд хэлэх үү? За та бүхэндээ сар шинэ минь төргий намайг навчаа гэдэг би үнэ мэдлэг сургалтынхаа энэ бясалгалын багш нарын нэг нь байна. За тэгээд би багш нарынхаа ярьсан дээр нэмж хэлэх зүйл байна. Тэр нь юу вэ гэвэл ер нь үнэн мэдлэг гэдэг энэ бясалгал маань одоо ямар нэгэн физик бий өөрсдийнхээ туршлага дээр суурилж энэ бясалгалыг одоо зохиож өгөөгүй. Үүнийг 13 дугаар хэмжээстэй маш өндөр дээд гэрлэн биетүүд бидний физик биеийг судалж байгаад бидэнд тохирсон хамгийн зөв суурьтай бясалгалыг доож өгсөн байгаа. Дамжуулж өгсөн байгаа. Дамжуулагчаар маань дамжуулаад тэгээд эднэрийг бид нэр та нартаа түгээж байгаа гэж ойлгоорой. Ямар нэг одоо бидэнтэй адилхан физик бие зохиосон өөрийнхөө туршлаган дээр суурилсан бясалгал бол огтоос биш юм. Тийм учраас хамгийн түрүүнд чухалчлах зүйл нь ухамсар сүнстэйд нь холбож өгдөг. За тэгээд харанхуйд бясалгахгүйгаас ихсүүлээд маш нарийн одоо тийм өндөр дээд гэрлүүдийн тогтоож өгсөн тэр хэлсний дагуу бясалгадаг. Жишээ нь гэрэлтээ өрөөн лаага асаагаад бясалгадаг. За энергийн цэвэрлэгийн аргуудыг зааж өгдөг. Мөн бясалгалын явцад учирч болох саад бэрхшээл элдв дайралтуудаас хамгаалаад биднэрт энергийн хамгаалтын аргыг зааж өгдөг. Ингэхээр энэ зөв суурьтай бясалгал болж өгдөг. За ингээд ийм нарийн арга техникүүдэд суралцсанаар та нар маань цаашаа зөв суурьаас эхлээд явж байгаа учраас гацаалт ажилтгүйгээр хөгжөөд ирэхээр ухамсар сүнстэйгээ холбогдоод ирэхээр ухамсар сүнстэй цааш нь залаад явдаг. Тэгэхээр зөв эхлэл, зөв суурь, зөв бясалгалыг эрэлжин та нар маань олох нь хамгаас чухал байгаа шүү. За үүнийг би нэмээд хэлье. За тэгээд хариулъя. Баярлалаа. Кажу багш асуултыг нь уншаад явах уу? Тэгвэл илүү ойлгомжтой байх тийм ээ. Ийм асууж багшаа. За тэгдэг. Сургалт яг хизэнээс эхэлдэг юм бол? За ер нь бол гэрлийн ажилтны сургалт эхэлсэн байгаа. Эхний 50-аад хүний бүртгэл нь явагдаад 1-р шатаа дүүргээд 2-р шатныхаа эхний 7 хоногийн сургалтыг хийгээд сая цагаан сараар
хэсэг хугацаанд амарсан. Маргаашнаас үргэлжлүүлээд хичээл маань үргэлжлэнэ. За тэгээд бүртгэл үргэлжлээд ер нь бол 50 хүн бүрдэхээр хичээл эхэлнэ. Одоогоор 35 хүн бүртгүүлсэн байгаа. Дараагийн 2 дахь анги маань. Тэгэхээр одоо энэ мэдээллийг сонсоод бүртгүүлсэн 15 хүн маань ороод ирвэл магадгүй одоо нэг өдрийн дотор 15 хүн бүртгүүлчихвэл нөгөөдөр нь эхэлж болно гэсэн үг. Тэгэхээр хойшид энэ яриаг сонсох хүмүүсийн хувьд та энэ сургалтанд сууя л гэж ивэл хизээж хамаагүй хамтын ухамсар пэйж хуудас руугаа бүртгүүлье гэд сургалтын мэдээлэл аваад яаж бүртгүүлэх заавраа аваад тэгээд шууд бүртгүүлэх хэрэгтэй. Тэгээд тухайн үедээ хүмүүс нь бүрдээд 50 хүн бүрдэнгүүт тэр бүртгүүлсэн хүмүүс маань шинээр сургалтаа залгаад эхэлнэ гэсэн үг. За тэгэхээр та тэр Сирус гаргийн хүн гэсэн гэдэг чинь хэн нэгэн хүн тань тэрүү хэлж өгсөн гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр хүн маань яг ямархуу чадамжтай, ямархуу хүн хэлсэн, үнэн юм уу, худлаа юм уу гэдгийг та өөрөө манай сургалтанд суугаад өөрөө энэ бүхнийгээ магадлаад мэддэг, баттай те бүх юма ямар ч асуудал тулгарсан шийдэж чаддаг тийм чадвартай тийм болох болно. За ер нь энэ ташрамд нь дахиад хэлчихэд үнэн мэдлийн сургалт маань 23 онд эхэлсэн гэсэн шүү дээ. Тэгээд үнэн мэдлэг гээд YouTube channel байгаа, бас хамтын ухамсар гээд YouTube сувг байгаа. Тэгэхээр тэр хоёр сувгаар ялангуяа үнэн мэдлэг сувгаар болохоор хэтрүүгүр буюу ерөнхий тэргүүн дээд зөвлөлийн өгсөн бидний энэ хөгжлийг гацаагаад байгаа буруу гажуу мэдээллүүдийг зөвөр нь үнэндээ бодит үнэн энэ шүү гэсэн дамжуулалтуудыг өгсөн бүх юмнуудыг ярьсан байгаа. Тэгээд өчнөө олон хүмүүсийн 100 асуултанд хариулсан тийм яриануд байж байгаа. Тэгэхээр тэр зүйлийг сонсоод өөр янз бүрийн бясалгал өөрийгөө хөгжүүлэх янз бүрийн тийм аргуудыг ашигладаг хүмүүс, багш нар эсвэл бүр огт тийм биш байж байгаад манай анхан дунд чатан суугаад төгссөн хүмүүс ч гэдэг юм уу өөрөө яг тэр мэдээллийг ашиглаад бас хүмүүс энэ үг заая мөнгө олъё ч гэдэг юм уу ямар нэгэн тийм янз бүрийн сэтлүүдээр манай мэдээллийг магадгүй үгийг хувиргаад ашиглаад тэгсэн юм маш олон байгаа. Тэгэхээр яг өмнө нь гэрлийн ажилтан гэдэг юм энэ тэнд мэрсэр хилэгддэг байсан ч гэсэн яг монгол хэлээр бол байдаггүй байсан. Тэгвэл 23 оноос хойш бидний ярьсан тэр бүх яриануудыг сонсож байгаа хүмүүс маань яг энэ талын мэдээлэл өөртөө шингээгээд гэх юм уу боловсруулад гэх юм уу янз бүрийн байдлаар хэлж ашигладаг болсон гэж хэлье. За боллоо. За би бас саний хүний асуултан дээр нэмээд хэлэхэд одоо өөрөө ухамсар цэнцтэйгээ нэгдээд ухамсар цэнцтэйгээ холбогдоод ирэхээр дотоодоос өөрийн талаар бүх мэдээллийг авч болдгоо гэд хэлсэн шүү дээ, тийм ээ. Саний дээр одоо Сирус гархийн сүнс байсан гэд хэлсэн гэдэг чинь энэ мэдээлэл нь яг үнэн үү худлаа гэдэг та өөрөө сургалтаараа сураад өөрөө ухамсар цэнцтэйгээ холбогдоод та таригдмал сүнс юм уу, харь сүнс юм уу, бүтээгдмэл сүнс юм уу гэдгээ өөрөө мэдээд авах бүрэн боломжтой. Тэгэхээр яагаад түрүүн багш нь юу гэж хэлсэн бэ гэхээр одоо бөө ямар нэгэн лам зурхаач үзмэрч бид нарт хэрэггүй болно гэж хэлдэг чинь яг энэ шалтгаан байгаа байхгүй юу? Хүн өөрийнхөө ухамсар цэнцтэйгээ холбогдоод ирэхээр би хинбэ гэдгээ бүрэн дүрэн таньад мэдээд ирдэг. Өөрийгөө хинбэ гэдгээ мэдсэн хүн чинь өөртөө бүрэн төгс болж эхэлдэг байхгүй юу? Бүх мэдээлэл аван зорилгоо мэднэ. Тэгээд өөрийнхөө бүх дотоодоос авж байгаа тэр мэдлэг мэдээллээрээ өөрийгөө бүрэн дүрэн таних боломжтой байгаа учраас та сургалтаараа сураад үнэхээр тэр гаригаас ирсэн юм үнэхээр харь сүнс муу юм уу? Энэ харь сүнс гэдэг чинь өөрөөр хэлбэл дэлхийн гаригт хоригдчоод буцаж чадахгүй байна л гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр одоо гэрлийн ажилтан бэлтгэгдээд эцсийн
юу хийх ёстой вэ гэхээр энэ хоригдсон байгаа маш олон харь сүнснүүдийн өндөр хэмжээстэй олон мундаг сүнснүүд манай дэлхийн гариг дээр хоригдчоод байгаа матрицээс гарч чадахгүй тийм үү. Тэгэхээр энийг одоо суллах матрицыг эвдгээд одоо энэ хоригдсон байгаа маш олон харь сүнснүүдийг чөлөөлөх энэ үйл хэрэгт таагаар би оролцох болно л гэсэн үг. Ерөөсө үнэн мэдлэгийн бясалгал маань өөрөөр хэлбэл физик биеинд чиглэсэн дасгал бясалгал ерөөсө ордоггүй. Энэнгөөрөө бусад бясалгалын хичээлүүдээс онцгой. Тэгэхээр дэлхий дээр маш их олон төрлийн бясалгалын арга ухаанууд байдаг тийм ээ. Та нар одоо Монголд гэхэд ч чандаа салхи бясалгал байна, буддийн бясалгал байна, випашная байна, 9 минутын ихл байна, ом бясалгал байна гэд чинха бясалгал гэл гих мэтчлэн ингээд хуруу дараа тоолох юм бол 1000 гаруй төрлийн бясалгалын арга ухаанууд байдаг. Энэ олон арга ухааны бясалгалын одоо төрлүүд маань бүгдээрээ хүний физик биеинд чиглэсэн дасгалууд ордог. Тэгвэл үнэн мэдлэгт одоо энд одоо зааж байгаа бясалгал бол ерөөсө цор ганц ухамсарт сүнсэнд чиглэсэн дасгал бясалгал ордог гэсэн үг. Тэгэхээр ерөөсө ухамсарт сүнсээ сэрээх, ухамсарт сүнсээ мэдрэх, ухамсарт сүнстэйгээ холбогдоод өөрийнхөө тухай мэдээлэл аваад өөртөө байгаа тэр маш их олон чадваруудаа нээж, буцаал, сэргээж гаргаж ирэх. Үүнд бол тий бэлгийн мэлмий байж болно, хий биеийн аяллууд байж болно, өөрийн онцгой чадварууд байж болно. Мөн онцгой чадвараас гадна маш их олон чадварууд байгаа шүү дээ. Хүнд ганцхан онцгой чадвар байхгүй тийм ээ. Олон чадварууд байдаг. Тэгэхээр энэ олон чадварууд бүгд зэрэг сэргэж гарч ирдэг. Тийм учраас Юмчин багшийн хэлээд байснаар 30 жил бясалгаад ч олж чаддаггүй тэр ур чадварыг 30 хоногийн дотор та нар эзэмшнэ гэдэг нь маань өндөр дээд хэмжээсийн гэрлэн биетүүд хичээл болгон дээр одоо сурагчдын маань ухамсарт сүнсний гацалт гажилтуудыг тайлж өгч ирдэг. Ерөөсө гацалт гажилтанд орцсон байгаа тэр сүнсийг тэр гацалтуудаас нь гаргаад өөрийнх нь хөгжих ёстой яг тэр зөв фундаментаас нь зөв суураас нь зөв бясалгалаар энэ дасгалуудаар өөрийнх нь дотоод байгаа бүх чадваруудыг нээж өгдөг байх нь шүү дээ. Маш өндөр хэмжээсийн энергиэр, маш өндөр хэмжээсийн гэрлээр тэтгэж өгдөг учраас богино хугацаанд асар хурдтай маш олон чадваруудыг эзэмшдэг байх нэ. Тийм учраас ерөөсөө маш гайхалтай сургалт. Зүгээр одоо би өөрийгөө хөгжүүлье, өөрийгөө таньж мэдье гэсэн хүн болгон суралцах хэрэгтэй. Бүр цаашлаад хэлэх юм бол би бусдад туслая. Бусад одоо ухамсар зүнстэй хүмүүст туслая, тийм ээ. Амьдралыг сайн сайхан болгоё, үр хоочтой сайхан амьдралыг үлдээе, сайхан дэлхийг үлдээе гэж зорж байгаа. Тийм хүсэл тэмүүлэлтэй бүхэн энэ сургалтанд орж ирээд сураасай гэж хүсэж байна. За болсон кайжу багш цаашаа уншаарай. Болор гэж юу вэ? За болор маань болохоор бид нар мэдэн штэ байгальд янз бүрийн чөлөөлгүүд байдаг. Тэрний яг шил тунгалаг тийм болрыг бид нар ашигладаг. Тэгээд тийм байгалийн болор маань сэвтэй яг өөрийнхөө чадварыг нээхэд холбогдож ажиллахад ер нь бол болортой холбогдоод бид нар насаараа тэр болрыг ашиглана. Тэгэхээр тийм байдаг учраас тусгай тийм болрыг шалгаад юу агаад энэ тэнд үйлдвэрлэдэгс нь захиалж авч ирсэн тийм зүйл байгаа. Тэгээ энэ аяндаа угаасаа хичээл торхоор энэ тухай ямар болор хаанаас авах вэ гэдэг бүгдийг сайхан хэлээд өгчнө. Тийм тэгэхээр болор гэдэг маань кристалл шүү дээ. За яа унш. Өрөн 3 оноос эхлээд сургалтанд амрагдсан хүмүүсийн яг ямар бодиттой өөрчлөлт гарсан түүхээс ажил амьдрал нь хэрхэн дэвшилсэн гэх зэрэг ганц хоёр жишээ ярьж өгнө. Талархлаа гэсэн. За энэ дээр би ихлээр ярьчихв. Бид нар түрүү хэлжсэн тийм ээ. Ангаалтын дасгалуудад суралцдаг гэдэг. За түүнээс гадна хамгийн анхны шатны сургалтаас эхлүүлээл 7 хүртээ цэвэрлэх нөхөх, за гэрлэн бүрхүүлээ цэвэрлэх нөхөх гээл орж эхэлдэг. За тэгээд агшны шатанд ороод ирэхээр ангаалтын дасгалуудыг нарийн төвшөнд суралцдаг. За дээрээс нь их шиг бясалгал гэдэг байгаа. Өнөө мэдлэг сургалт анх эхлэхэд байсан. Үүнд 10 ухамсар цус хөгжөөх дасгал, 14 физик биеийг ангаах дасгал байгаа. За энэ дасгалууд дээр
өсгөлүүдээр өөрийгөө эмчилсэн түүхүүд маш олон байгаа. Жишээлбэл би эндээс дурдъя. За тэгээд эндээс эмчлээд өөрийгөө тэр бактериар хангах, идэвхтэй бактериар хангах дасгалыг хийсээр яваад мис заслын заалттай юм хүнд өвчтэй хүн тэр хорт хавдраас салсан түүх байгаа. За тэгээд мөн хичээлийн явцад энэт өвчин эдгэрэх. За ягцын дунд эдгэрэх маш олон тохиолдлууд гарсан. За тэдгээр бид нар бүгдээрээ ингээд бичлэг болгоод одоо хүмүүсийн ахал сайн бүтэн сайдар болгон бид нар ингээ яриа хийдэг байсан. Нийт одоо энэ оролцсон сурж байгаа хүмүүсийн дунд болон нийтийн ярилцлагууд дээр ингээд ярьсан ярилцлагууд хүртэл хадгалагдсан байгаа. Тэгээд энүүгээр ингээд биеийн ялгаашраад за ахуй амьдралд нь бас өөрчлөлт гараад та нар маань ухамсар зүсээ хөгжүүлээд ирэхээр одоо дотоод гэрэлчин өсөөд гэрээр чинь одоо гэрлийн нөлөөгийг чинь хамтран амьдарч байгаа хүмүүс чинь үр хүүхдүүд чинь хэн нөхөд чинь мэдэрч тэднэрт нөлөөлж байдаг. Та нарын маань гэрэл өссөн гэсэн үг. Нэг ясандаа нүдэнд харагдахгүй боловч ямарваа нэгэн байдлаар тэр чинь энергийн чичиргээ чинь гэр оронд чинь өндөрсөж ирнэ. Хүмүүс чинь нөлөөлнө. Одоо энергээр бид нар нөлөөлдөг гэж түрүү ярьжсэн. Тэр мэдчлэн бид нар одоо болохгүй бүтэхгүй зүйлүүдээ энергээр ангаан гэдгэрүүлж одоо тэр хүмүүстэй нөлөөлж болно. Ухамсарын төвшөнд нэг хүртэл нөлөөлж болж засаж залруулж болд юм аа. За гэр орны уур амьсгал дотор өөрчлөлт гараад эхэлдэг бас. За хань нөхөр нь болоод жишээлбэл анх ингээл бяцлал энэ төр хийгээ сухад жишээ яриа л та. Дургу үздэг, юу хийгээд байгаа нь мэддэхгүй, хэдэн цагаар цаалгаа халаа гэх мэт иймэрхүү ярианууд бол явагддаг. Энд чинь гэр бүл юм чинь одоо дэмжихгүй талмал яригдаж эхэлдэг. Гэтэл бид нэр өөрснөө энерги өсгөөд нөлөөлөд ихээр тэдэнд маань нөлөөлөд тэд нар ойлгож эхэлдэг. Тэрж байтугай өөрсдөө өөрчлөгдөж эхэлдэг. Тэрж байтугай суралцаж эхэлдэг. Ийм тохиолдлууд зөндөө гарсан. За үүнийг мөн нийтийн ярилцлагууд дээр байгаа бидний дотор одоо болж байсан бүхий л одоо түүхүүд дотор байгаа. Тэгээд тодорхой жишээнээс гэх юм бол амьдрал хавд нь өөрчлөлт орсон. За гэр бүлийн хүмүүс уулзраа олцсон хоорондоо. За багш нар маань бол анх яаж эхэлж исэн, гэр бүлийнх нь яаж хүлээж авсан түүхээсээ яриад одоо энэ YouTube болон хамтын ухамсар дээр ингээд гэр бүлийнхэнтэйгээ ингээд хийцэн ярилцлагууд хүртэл байгаа. Та нар ороод сонсоорой. За тэгээд дээрэс нь нэмж хэлэхэд номнууд тухай хамтын ухамсар дээр эхлээд тайлбарлаад эхэлсэн байгаа. Үнэн мэдлэг номныхаа тухай эхлээд уншаад ойлгохгүй бол мөн хамтын ухамсараас ороод сонсоод эргээд дахиад уншиж болох жишээтэй. Бүгдийг ингээд 23 оноос хойш бид нар маш их зүйлийг хийж, маш их зүйлийг сэрж байгаа та бүхэндээ зориулаад бэлтгэсэн байгаа. За ингээд бас нар минь үйлчлүүлэх баха. За тийм ээ. Тэгэхээр үнэн мэдлэг YouTube сувг руу орохоор плейлист гэж байдаг. Нөгөө бүлэглээд юунуудыг яриануудыг хийцэн. Тэрэн дээр төгсөгчд D-chat гэсэн тэр бүлэгт нь болохоор 12 одоо төгсөгчд гэдэг маань 7 сарын бүхэл бүтэн 7 сарын сургалтыг 4 янзын 7 сарын сургалтыг төгссөн хүмүүс аахгүй юу? Нэг сар тэгээ 2 сар гэж явсаар хагаад. Тэгэхээр тэр хүмүүс маань яг ямар чадвар төрсэн, яасан, бид нар юуг анхаарах ёстой гэдгийг өөрсдөө ярьсан зөндөө их мэдээлэл байгаа. Тэгэхээр та бүхэн маань сонирхож ороод сонсож болно. За уучлаарай, би цаг өрөхгүй тулд маш товчхон ярьсан байгаа шүү. Тэгэхээр юмчин багшийнхаа хэлснээр тэднийг бүгдийг дэлгэрүүлээд өөрснөө үзээд сонсоорой. Сургалтанд хамрагдах хоол амьдралын хэв маягийн ямар нөхцөл мөрдөх хэрэгтэй вэ? Улсанд амрагдахад хоол хүнс гэсэн. За тэгэхээр гэрлийн ажилчдын хувьд хоолны хорио ер нь бол байдаггүй. Гэхдээ нэгэнт л хөгжиж гэж байгаа хүн богино хугацаанд те энэ 60 хоногийн гэрлийн эмэгтэйчүүдийн энергийн дэмжлэгтэй сургалтанд хөгжиж гэх юм бол ямар хоол хүнснүүд хүний хөгжилд те мэдрэмжинд дотоод өөрийгөө таньж мэдхэд өөртөөгөө холбогдоход муу вэ гэдгийг нь багш нар хэлээд өгчин. Тэгээд тэр болгоныг ашиглах хэсэг нь те хорих хэсэг нь таны өөрийн шийдвэр байдаг. Таны сүнс бас шийддэг л те. Дотроос янз бүрийн байдлаар янз бүрийн хүмүүсийг угаасаа бяцлагд суугаагүй ч гэсэн зарим хүмүүс янз бүрийн байдлаар иддэг байсан дуртай байсан хоолноосоо гарцсан тохиолдлууд идэг штеп. Тэгэхээр
суугаал үзэхээр аяндаа та өөрөө шидээд л явчихна. Тэгэхээр яг тусгаалan хорих хоол бол байхгүй. Яг уу яг зөв амьдралын хэв маяг, зөв хооллолт тийм ээ, аль нь хортой, аль нь илүү органикийн гэдэг тэр талын мэдээллийг бол багш нар бол өгнө гэсэн үг. За зүгээр сонсъё гэвэл үнэн мэдлэгийн юун дээр веган хоолч гэсэн цаагаараа биднийг яаж хөгжлийг мань гацаадаг вэ гэдэг яриаг нийтэд дэлгэрэнгүй ярьсан байгаа. За веган гэдэг нь нөгөө бүр мах сүү хэрэгэлдэггүй, амтны гаралтай зүйл хэрэгэлдэггүй тийм хоолыг хэлж байгаа шүү. Хоёр дахь сургалтаар юу заана гэсэн бэ? Багшаа гэсэн байна. Энэ хоёр дахь шатаа гэсэн үг байгаа хэрэг. Энэ дээр ур чадрын ангийг асуусан болов уу? Хоёр дахь шатны сургалт маань эхлээд өөрийн энерги хамгаалахад суралцсан. За бусдын бодлыг уншиж мэдрэх. За тэгээд энергиэр өөрийнхөө ангаах. За ангаалтын тасгалууд, суурьд ангаалтын тасгалууд орно. Маш нарийн ангаалтын, төвчний ангаалтын тасгалууд, цусны цэвэрлэгээ, тунгалгын булчирхаануудын цэвэрлэгээ, идэвхтэй бактери ангаал, энергиэр ангаал, өөрөө хэрхэн бие ангааж болдгийг, өөрийнхөө энергийг хэрхэн гүйлгэж шилжүүлж болдгийг, за бусдын бодлыг хэрхэн уншиж мэдэрч сурдгийг, бусдад бодол энергиэр хэрхэн нөлөөлж сурдгийг, за нарнаас энергийн хангалт хэрхэн авч сурдгийг, нартай хэрхэн холбогдож сурдгийг, за боловтой мөн хэрхэн холбогдсон найзалж сурдгийг бэ гэсэн энэ хичээлүүдийг орох болно. За баярлалаа. За дараагийн асуулт унших уу? Суух ёстой сургалт маань байна бичсэн байна. Хаахалтай гэж биччихээ. Ангаах, эдгэрүүлэх, гэгэрүүлэх сургалтууд зөндөө байгаад байх юм. Бүгд өөр өөрийн чиглэл байдаг юм уу? Үнэн мэдлэг хэний зохиол вэ? Сургалт нь яагаад ийм үнэтэй байгаа вэ гэж асуусан. Энэ түрүүхэн яриад өнгөрсөн асуулт байна үү мэдээлэлүүд. За энэ багш нэмээд хэлчихье. Тэрний юу вэ гэхээр сургалтын төлбөр маань болохоор хин нэгэн хүний халаас руу ерөөсөө ордоггүй. Энэ дэлхийг чөлөөлөхөд бид нар Монгол орон даяараа явж үйл хийдэг, хэрэгтэй бүх юмнуудыг, шаардлагатай бүх юмнуудыг хийдэг. Тэр нь зарцуулагддаг байгаа. За тэгээд түрүүн хэлсэн бид нар 3 удаа хүн болж төрөөд ч эсвэл магадгүй 30 удаа энэ дэлхий дээр хүн болж төрөөд ч яг жинхэнэ өөрийгөө олж чаддгүй бол нэг хідэн төгрөг өөрөө янз бүрийн байдлаар ингээд мөнгөнийхөө асуудлыг шийдээд энэ сургалтанд суусан л байхад та жинхнээсээ өөрийгөө олж аавна. Өмнө нь магадгүй 50-60 сургалтанд суусан хүн ч байх хамаагүй. Ягдвал тэр сургалтууд дунд чинь ганц үг нь л нөгөө тухайн хүний хөгжлийг гацаах үг байхад та гаццсан эсвэл гажцсан явж идэг байхгүй юу? За товчхондоо юм байна. Тэгээд нэмээд яг тайлбарлалээ сая сонсоогүй гэж болно. Энэ бол хэний ч зохиол биш. Хэн нэгэн физик биетэй хүн зохиосон сургалт биш гэж би түрүү хэлсэн. Дахиад хэлье. Энэ бол өндөр дээд 13 дугаар хэмжээстэй гэрлэн биетүүд. 7 гэрлэн биет байгаа. Үнэн мэдлэг номоо аваад унших юм бол тэдгээр гэрлэн биетүүд бидний физик биеийг судалж байгаад хамгийн зөв тохиромжтой суурь бяцлаглыг зохиогоод бүх үлсүүдэд одоо бүх энэ хүнд хүмүүсүүдэд арлан сурж байгаа нэг ялангуяа энэ хүмүүсүүдэд зориулан бидний физик биеийг судалж байгаад бидэнд зориулан буулгасан энэ дамжуулагчаар дамжуулсан буулгасан сургалт юм аа. Ингэж ойлгоорой. Хин нэгэн хүн зохиогоогүй шүү. Хэний ч зохиол биш энэ. Зохиол гэж ярих нь буруу юм аа энэ дээр. За яг урд нь хүмүүс физик биетэй хүмүүс өөрсдийнхээ туршлаган дээр суурлаад ингээд бяцлаглыг одоо өөрийн чи хэлдгээр зохиосон байж болно. Энэ бол бидний физик биеийг судалж байгаад дамжуулагчаар дамжуулж бидэнд зориулж буулгасан ийм сургалт байгаа. За энэ ном гэж яриад байгаа номууд маань ч гэсэн судар гэж нэрийднэ. Учир нь номнууд маань бүгд
гэрлийн кодоор бичигдсэн. Гэрлийн хамгаалттай судрууд байгаа. Судар гэж хэлвэл илүү зөвхөлтэй. За тэгээд дараагийнх нь 2 судар болохоор нэг нь тоон хамгаалттай, нөгөөх нь болохоор мөн өөрийн гэсэн тэмдгэн хамгаалттай. Ер нь тус бүгдээ ийм кодоор кодлогдсон маш нарийн төвшөнд бичигдсэн судрууд гэж ойлгоно. Энэ эхний судар маань жишээлбэл гэрлээр хамгаална. За 3 судар маань нийлэхээр төгс хамгаалалт болно. Байж байгаа өргөө гэрээ хамгаална. Эзнээ хамгаална. Ингэж ойлгоорой. За баярлалаа. За энэ дээр нэмэт хэлэхэд үнэн мэдлэгийг өмнө нь өгөөд энэ дэлхийг чөлөөлөх үйл ажиллагаа 8 удаа явагдсан байдаг. Бидний мэддэг таньдгаар бол Бурхан Будда, Иесус Христ, тэгээ Ванга үнэн мэдлэгийн дамжуулагчид байсан. Гэхдээ тэд нар дэлхийг чөлөөлж чадаагүй, үүргээ биелүүлж чадаагүй гэсэн үг. Тэгээ энэ удаа 9 дэх буюу хамгийн эцсийн удаагийн орлогыг монголчуудад нөгөө юу гараа мэдлэгийг нь өгье, та бүхэн дэлхийг чөлөөлөөрэй гэд ингээд боломж олгосон байгаа. Тэгэхээр бид бүхэн маань тэр боломжийг ашиглаад хүмүүсээ сургаж байгаа гэж хэлж болно. Тэгэхээр ер нь бол төстөө юм ярьдаг зөндөө юм байгаа. Хэдий Бурхан Будда тухайн үедээ яг ямар ч худал мэдээлэл зөв үннийг ярьсан ч гэсэн дараагийн үеүдд нь тэрэн гажаад юу ачсан дотор нь нөгөө худлаа юм орцсон явж идгаа гэж ойлгож болно. Яг бидний хэлж байгаа зүгээс бидний зүгээс болохоор одоо энд ийм сэрсэн бүхэндээ зориулж ингэж хэлж өгөх нь зөв юм аа. Замын замчилж ингэж гэрэлтүүлж өгөх нь зөв юм аа гэсэн үднээс энэ лайвыг хийгээд энэний учир шалтгааныг тайлбарлаж байгаа юм. Та бүхэн маань сэрээд зөв зам дээр зөв суурьтай хичээлээ эхлэх юм бол цаашаа ухамсар цөмс чинь өөрөө залаад явна сургалтаа эхлэх юм бол тэгэхгүй хаашаа ч явна та нарын өөрсний сонголт. Та нарын сонголт бол та бүхний гарт байна. Хаашаа явах нь өөрсдийн сонголт. Бидний зүгээс ингэж хэлж байгаа маань болохоор зөв суурьтай цацалт ажилтгүй хөгжөөч. Зөв суурьтайгаар эхлэх юм бол ингэж цааш хөгжиж болдго юм байна. За энд яг өмнөдөө хэлэхэд орчлын ертөнцийн хааж байхгүй гэрлийн юм сургалт байна. Энэ нь болохоор хувь хүнээс бүтээгээгүй өндөр дээд гэрлүүдээс бүтээгдсэн ийм сургалт байна гэдгийг намартаа уламжлах үүрэгтэй юм аа. Ингэж ойлгоорой. За тэгээд энэ дээр би бас нэмээд хэлэхэд энэ сургалт маань тэгэхээр бас нэг хугацаатай байх нь шүү дээ. Хугацаагүй мөнхөд үргэлжлээд ингээд бизнесийн байгууллага шиг ингээ байнгын сургалт бол явагдаад байхгүй бах нэ. Яг нэг одоо 500 гэрлийн дайчид маань үшээ сураад бэлэн болцсон байх нь шүү дээ. Дараа нь 300 гэрлийн ажилчдыг одоо бэлтгэх сургалт бол явагдаж байна гэж байна тийм ээ. Тэгэхээр энэ сургалт маань ерөнхийдөө бол 5 сарын 1 хүртэл гэж яригадаад байгаа. Гэтэ яг хөө мэдээж ороод суралцаад явж байгаа хүний тооноос хамаарат магадгүй зуны хугацаанд үргэлжлээд бас хэдэн сар 1-2 сар үргэлжлээд сурах бах. Яг тэр нь бол тодорхойгүй байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар одоо ингээд эхний 50 хүн суралцсан, дараагийн 50 хүний сургалтын одоо энэ юу явагдаж шүү дээ, бүртгэл явагдаж байна. 15 хүн одоо өнөөдөр ч магадгүй бүртгүүлээд ороод ирж болно тийм ээ. Тэгэх юм бол маргааш хичээлээ эхлээд дараагийн 50 хүн сургагдаад явчихна гэсэн үг. Анги нь эхлээл явчихна гэсэн үг. За ингээд дараагийн 50 хүмүүс нэмэгдсээр хагаад ер нь 300 хүн болоход энэ гэрлийн ажилтны сургалт бол дуусаад ахиж үнэн мэдлэгийн энэ бясалгалын сургалт бол явагдахгүй. Нөгөө 500 гэрлийн дайчид 300 гэрлийн ажилчид нийлээд хийх ёстой үндсэн үйлээ нөө эзэмшсэн ур чадвараараа үйлүүдээ хийгээд дараагийнхаа шатны ажлуудаа ороод явчих учраас сургалт маань ингээд зогсноо гэсэн үг. Тэгэхээр яг хөө миний зүгээс яг та бүхэндээ зөвлөж хэлэхэд тийм ээ ийм өндөр хэмжээсийн гэрлэн биетүүд өөрийн биеэр ирээд өөрийн одоо өөрсдийнхээ энэ өндөр хэмжээст хүрсэн энэ арга туршлагаасаа бүр хөтөлбөр боловсруулаад ялангуяа бидний 3 хэмжээст амьдарж байгаа энэ хүмүүсийн яг би одоо бүр 8 наснаас 80 нас хүртэл гэдэг шиг энэ бидний биеинд зориулсан биднэрт зориулсан юм хөтөлбөр боловсруулаад энэ сургалт явуулж байгаа дээр нь амжаад сураад хөгжөөд аваасаа бүгдээрээ суралцаарай бүгдээрээ хөгжөөсөө бүгдээрээ ухамсар зүнстэй нэгдээсээ гэрлийн замд нэгдээсээ мөн
давхар энэ одоо бусад хүмүүсийн сайн сайхны төлөө орчлон дэлхий одоо гаригийнхаа сайн сайхны төлөө энэ үүлэнд оролцоосой гэж уриалж байгаамаа. Тэгэхээр энэ сургалт маань ингээд байнгын үргэлжид явагдаад байхгүй байх нь шүү дээ. Ер нь бол одоо төгсгөл лууга ирсэн энэ сургалт одоо баг хаахтад нэлээд ойрхон болцсон байна шүү дээ. Эхний баг 100-аад хүн сурцсан байна. Тэгэхээр одоо цаана ерөнхийдөө бол 200-аад хүний бүртгэл аваад хаагдж байна л гэж ойлгох хэрэгтэй. Тийм учраас одоо цаг хугацаа байгаа дээр суралцаад аваарэ. Энэ хаврын хугацаанд бол сургалт багш нар бол ерөнхийдөө бол байгаа 100-аас бол ингээ үүлэнд явчихдаг байхгүй юу? Тийм учраас амжаад одоо 5 сараас өмнө бүгдээрээ бүртгүүлээд сургалтандаа ороод ирээрээ гэж уриалж байна. За сайн байцгаана уу? Би эднэс дээр нэмээд би бол отгон багш гэдэг байна. За тэгээд эднэс дээр нэмээд нэг саяны хүний асуултанд нэг юм нэмээд хариулъя гэж бодлоо. Зөндөө олон гэгэрлийн, бяцлаглалын ингээд олон сургалтууд байна. Тэгээ юугаараа ялгаатай юм бэ? Хиний зохиосон юм? Ягаад бусдаас илүү үнэтэй байгаа юм гэж асуух шиг боллоо л доо. За бусад сургалтууд ч гэсэн янз бүрийн үнэтэй, үнийг үл бид нүс бол мэдэхгүй байна. За хамгийн гол ялгаагийн түрүүн багш нар хэлсэн тийм ээ. Ихэнх нь физик биеийг хөгжүүлэхэд зориулагдсан байдаг гэж. Тэгээд та нар мөн одоо энэ урд нь янз бүрийн олон бяцлаглаар явсан манай сургалтанд маш их олон хүмүүс суудаг. За тэднээс биш тэ альва одоо бяцлаглууд за тодорхой хэмжээнд хүрээд тодорхой хугацаанд заагаад тэгээд дуустдаг. Тэгээд цаашаа үргэлжлүүлж заадаггүй. Ялгааг нь та нар тэгж ойлгоорой. Тэднээс бол одоо тэр ихэнх одоо энэ бяцлал зааж байгаа хүмүүс ч нь болохоор өөрөө тэр бяцлагалд яваад өөрөө сурсныгаа одоо за өөрийнхөө амьдралын үүсвэр болгох чиглэлээр мөнгө өөрийнхөө ялгаа болгох гэж одоо мөнгө олох гэж гэх юм уу сурсан зүйлээ хүмүүст зааж өгдөг гэсэн ихэнх сургалт. За тэр хүмүүс сурсан зүйлээ тэр хаа хүртэл сурсан тэр хүртлээ сураад тэгээд тэнцэнэ зогсдог цаашаа заах юм байдгүй. Тийм учраас нөгөө тийм сургалтаар явсан маш олон хүмүүс чинь тэрэнд явсан тэгээд дуусчдаг. Тэдэнд яваад ингээд дуусчдаг. Дахин тэрэнд нь явдаг. Тэгээд гацдаг. За манайх болохоор хэдийгээр ингээд дөрвөн шат анхан, дунд, ур чадвар, дээд чад гэж зааж байгаа ч гэсэн одоо 23 оноос эхлээд заадна гэж ярьлаа. 23 оноос эхлээд энд ингээд өөрийгөө зориулаад дэлхийг аврыг гээд ур чадвар эзэмшээд гайхамшигыг сураад ингээд одоо материалын амьдралаа зохицуулж чадаад эн чинь бас тодорхой хэмжээгээр энд суухын тулд өөрийнхөө цаг хугацаа материалын амьдралаа хойш нь тавьжиж энд өөрийгөө зориулж байгаа тэрж золиосолж чадж байгаа өөрийгөө шийдчихсэн тийм хүмүүс бол өдий хүртэл зогсолтгүй цааш гүнзгийж сурсаар байгаа. За тэр гэрлийн дайчид гэдэг маань за 4 шатыг дууссан ч гэсэн дараа нь болохоор үн төлбөргүйгээр бүр ингээд нарийн төвшний яг сэрээд өөрөө ур чадвараа одоо яаж эзэмшээд ингээд дөнгөж эхлэлийн тавьсан хүмүүс бол тэднээс бол цаашнд гүнзгийрүүлэн одоо хүртэл заадаг гэсэн. Зогсодгүй. Яагаад гэвэл энэ чинь нөгөө хүн гэдэг сүнс гэдэг хүний сүнс гэдэг бол за энэ хүний физик биед орчоод физик цулаас ахуулаад физик сэрэг за тэгээд дэжсэн энерги биед тэгээд хамгийн дээд хөгжил нь маш хүчтэй гэрлэн биед болтлоо хөгжих юм зориулттай байдаг сүнс. Тэгэхээр тэр гэрлэн биед болтол хөгжчин сүнснүүд тэр зөвхөн өөрийнхөө ямар замаар гэрлэн биед болсноо биш олон физик биедүүдийн гэрлэн биед болсон туршлага дээр суурилж энэ сургалтыг зохион байгуулсан. Тэгээд тэр олон туршлагуудыг ингээд цааш нь ингээд үргэлжлүүлээд одоо таанусыг гэрлэн биед болтол уул нь бол ингээд энэ сургалт зогсохгүй гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энд бол зогсох юм байхгүй, гацах юм байхгүй. За маш олон хүмүүс ерөнхийдөө сэрж байна. За манай Монголд ч сэрж байна, дэлхийд яарч сэрж байна. Тэднээс зөв замаа олж чадахгүй байгаа учраас за тэр одоо богинохоо юм сурчаад тэрийг өөрийнхөө одоо амьдралын баталгаа тэр хүмүүсийг бас буруутгах хэрэггүй. Угаасаа л материалын амьдралд амьдарч байгаа юм чинь өөрийнхөө сурсан мэдсэн юмар мөнгө олж амьдрахыг бодно шүү дээ. Тэгэхээр нөгөө тийм сургалтуудаар яваад тэгсэн хүмүүс чинь гацчаад байгаа байна. Цаашаа явахгүй байна. За
тэр олон сэрсэн хүмүүсүүдээс ур чадвар өндөртэй гэд Монгол хүмүүсийг сонгож аваад тэр чинээс яг тоотой анхны зорилго бол 3,000 битийг олоод энэ нөгөө дэлхийг 3 хэмжээстээс 5 хэмжээст рүү шилжүүлэх гэж дэлхийг аврах гэж ингэж зорьсон байсан. Тэгтэл одоо хугацаа маш богино хугацаанд одоо 23 оноос биднээс 500 гэрлийн дайчдыг бэлтгэхэд одоо 26 он болж байна. 3 жил болсон байна. Тэгтэл бидэнд хугацаа байхгүй болсон учраас 3,000-аа болоод 500 гэрлийн дайчдаа бүрдүүлчихэд одоо тэдэндээ үргэлжлүүлээд зааж байгаа. Харин нэмээд 2,500 байх байсан бол 300 гэрлийн ажилтныг шигшиж одоо ингэж заах гэж байна гэсэн үг. Тэгэхээр та нар нэг ингэж яваад үз, хичээлд нь суугаад үз. Та нар хэдийгээр яг ухамсар цүнстэйгээ холбогдно гэдэг маань ер нь л ухамсар цүнс чинь дотор чинь үргэлж байж исэн. Та нарын амьдралын альва нэг одоо сонголт маш одоо шийдвэрлэх тийм зүйлүүдийг хийхэд зүн мэдрэмж гэдэг чинь дотроос нь хэлж өгөө та нар багаад л явж исэн. Гэхдээ бүр нарийн холбогдоод бүр харьцаад одоо яг хэрэгтэй үедээ хизээч чи ганцаардахгүй яг ингэж шийдвэрлэх үе болоход өөрийнхөө ухамсар сүнснээс асуугаад ямар хариу өгч байгааг мэддэг байн холбоотой болно гэсэн. Бусад зохиолдолд өдөө хүртэл ухамсар сүнс чинь зөнгөөр чинь та насыг удирдаад энэ хүртэл аваад ирсэн. Өдөөд та нар энийг сонсоод ингэж сууж ирнэ гэдэг чинь ухамсар сүнс чинь сэрчээ та нарыг энд авчираад энийг та нар сонсоод сууж байгаа гэсэн. Тэгэхээр энэ сургалтанд явчаад ухамсар сүнстэйгээ холбогдох юм бол ухамсар сүнсээ та нар сонсоод үз, чагнаад үз. Тэр олон бясалгалаас одоо тэр чинь энэ яг миний явах ёстой зүйл мөн байна гэдэг ухамсар сүнс чинь доороос чинь мэдэгдэнэ. Тэгжил та нар энэ олон бясалгалаас зөв үү, буруу юу гэдгийг ялгах чадамжтай болно гэсэн. За баярлалаа. Дараагийн асуулт. Бясалгал хийхээр их уйлдаг гэх юм. Сүнс уйлж байна гэсэн үг үү? За энэ дээр болохоор бясалгал хийгээд суугаар уйлах үе байдаг. За биднес чинь болохоор нэг одоо төг төмжил яваад хөрсөн. Тэгээд физик биеүүдийг хэдэн 10-аар нь ингээд солиод төрөөд ингээд явж байдаг. Яагаад ингээд явж байдгийг гэхээр бид нэр одоо зөв замаа олоогүй, одоо ирсэн зорилгоо өмөрцөн, материалын амьдрал зөвхөн идэж уух, өмсөх зөөх гээд ингэж амьдсаар одоо физик биеийг олгож явахын тулд ухамсар цөмсөө хөгжүүлээгүй, зорилгоо биелүүлээгүй учраас дахин төрөл авч ингээд физик биеүүдийг солин маш олон жил төв төмөнжил төрөө явцсан гэдэг. Одоо бидний энэ физик бие чинь жинхэнэ бид биш шүү дээ. Бидний дотор байгаа ухамсар цөмс бол жинхэнэ бид юм аа. Тэгэхээр энэ чинь энэ олон жил төөрч бодолд явсаар ингээд анх удаа өөрийн бид өөрийн хөгжүүлээд бясалгал хийгээд суугаар баярлж уйлдаг. Ингээд ухамсар сүнс баярлагаар уйлдаг байна. Нэг удаа анхаарахаар ашгүйдээ надад анхаарал тавьж ингээд одоо хүнч байсан тэгдэг штеп. Сэтгэл нь уярдаг, хайлдаг тийм үү? Түүнтэй адилхан хэдэн мянган 10,000 жил октоос тоохгүй явж байгаад зорилгоо энэ цагт ухамсарлаад энэ цаг үед бясалгал хийгээд сууж байгаа нь тэднийг мөн одоо хөгжүүлэхээр зорилгоо олдсон болохоор баярлаад хөгжүүлэх гэж сууж байгаа чинь талархаад ингээд баярлж байгаа гэсэн үг. Бясалгал дээр одоо мөн ингэж уйлж замун биднес түрүү ярьсан. Нэгт нь хоёрт нь болохоор бид нар одоо түрүү ярьсан цэвэрлэгээ хамгаалтын аргуудыг зааж өгдөг. За ингээд хамгаалт цэвэрлэгээний аргуудаар энерги цэвэрлэн гэсэн. Энергийн цэвэрлэгээний аргуудаар одоо физик бие болон энергийн төвчөнд цэвэрлэгдэж байгаа үед элдэг дотор бугалсан физик бие болоод оюун санаад бугалсан мөн олон жилийн одоо гомдол харуулсал уйдгаргүй тэр заал яжаа арилж бас тавирч ингэж цэвэрлэгээний үеэр бас нулимсаар маш их бохирдол хэвшилдэг. За ийм зүйл болохоор
бясалгал дээр өөрлөх явдал гарна гэж тайлдаг. За энэ дээр би нэмээд бас ингээд одоо яг энэ сургалтанд юу ч гэсэн яг хөө та нар сураад үз, сонгоод шийдсэн бол за тэгээд өөрийгөө бүр яг энэ миний явах мөн юу байна гэж хэлэх юм бол би ер нь анхааруулах нь зүйтэй байх гэж бодож байна. Ягаад нэгэнд ийшээ зориод ингэчихсэн бол та нар материалын амьдралаа 1-2 жилдээ 27 он дуустал ерөнхийдөө золино гэсэн. Тийм учраас та нараас маш их хичээл зүтгэл, цаг хугацаа, өдөр болгоны юг оролцоо, тэгээд өдөр бодлогоны давтлага маш их одоо гэрээнд даалгавраас гадна. За та нар төгсчлөө гэх юм бүр илүү завгүй болоод үйл хийгээд эхэлнэ. Энэ бүхэнд өөрийгөө би яг золиод ингээд дэлхийг хамгаалах үед өөрийгөө орно гэж шийдчихэж та нар цаашаа явна шүү гэдгээ бас эхнээс нь мэдчих хэрэгтэй байх гэж бодож байна. Тийм учраас өөрийгөө бүрэн зориулнаа. Энэ яг миний үний юм а гэсэн хүмүүс явна шүү. Тэрнээс биш маш их хүмүүс за ягаад 23 оноос өдөө хүртэл 500 хүн байгаа юм бэ? Олон хүн сурсан. Дундаас нь буцдаг, няцдаг, сонирхдаг. За зарим нэг нь бол зүгээр сонирхож орж ирсэн байдаг. За үнэхээр энэ зориулыг гэсэн хэрнээсээ өөрийнхөө материалын амьдралыг зохицуулж чаддаггүй, хамтран амьдрагчид нь бас зохицуулж чадахгүй, маш их хүч хугацаа зарцуулдаг гэдгийг нь бол эхнээсээ мэдээд тэрэндээ бэлэн орох хэрэгтэй шүү. За баярлалаа. Зуны үйлрэл эхэлсэн ч зуны үйлрэл эхлэнгүүд биднээс энэ эх орныхаа гадуурч хамаагүй яваад маш их үйл хийдэг. Энэ зун гэхтэл маш их үйлийг тасрагдгүй цаг завгүй хийн. За бүр зайгүй байдаг гэдгийг анхнаасаа ойлгоорой гэж хэлмээр байна. Ихчим сурна, ихч завгүй байна гэсэн үг. Онол практик хоёрыг хослуулна. Та нар одоо ингээд яг энэ хичээлийнхаа онлоор ингээд ингэж мэдрээд за одоо ямар нэгэн байдлаар ийм тийм юм мэдрээ за хийдээр гараач гэсэн одоо инглээ гэж бодох юм бол за практик хослуулаад явхаар яг ингээд сурж исэн мэдэрж исэн гэртээ ганцаараа тэгж мэдэрж исэн юмыгаа яг бодит амьдрал дээр өөрөө хэрэгжүүлээд өөрөө юу яагаад хослуулаад ингээд богино хугацаанд төргөн хөгжих боломжтой болно гэсэн үг. Та нар өөрсдөө цагаа гаргаж чадах юм бол маш их сурах боломж чинь өмнө чинь нээлттэй. Олон жил идэж дадсан хүнснээсээ за жишээлбэл махнаасаа татгалзаж чадахгүй бол сургалтын үр дүн гарахгүй байх магадлал хэрвээ. За үр дүн гарна гэхдээ маш удаан гарна гэдээ ойлгочих болно. Мах идэхгүйгээр хөгжүүл хүн хэдэн 10 20 30 50 дахин хурдтай хөгжих бол мах маань өөрөө айцын энергитэй бидний эрчим энерги доош нь татдаг учраас таны мэдрэмж хөгжих хурд чинь төдөж инээ бурнаа гэсэн үг. Гэхдээ гэрлийн ажилчдад махнаас гараараа гэдэггүй шүү. Гарах албатай бол биш. За тийм түрүүн бас асууж исэн ерөнхийдөө тэр түрүүчийн асуусан ямар хүн сэргэлэх ёстой вэ? Яах ёстой вэ гэд ингэж ярьсан дээр нэмэт хэлэх юм бол эднэрийн та нар одоохондоо давхар ингэж сурахын хажуугаар тэр YouTube сувг дээр маш их мэдээлэл мэдлэг дамжуулалтуудыг өгсөн байгаа. Та нар зав цагаа гаргаад тэр бүхнийг сонсоорой. За тэгэх юм бол та нар энэ үнэн мэдлэгийн сургалтын бас нэг онцлог нь зүгээр онлыг заадаггүй. Та нарыг 3 чиглэлээр сургадаг. Нэгдүгээрт мэдээллүүдийг ухамсарыг чинь тэлдэг гэсэн үг. Бүх хэрэгтэй яг үнэн бодит мэдээллүүдийг та нарт хангаж өгнө. Хажуугаар нь танаас арга ухааныг энэ хичээлээр яг бясалгалын хичээлээр өөрийгөө яаж ур чадвараа хөгжүүлэх арга ухаанд суралцсан. За гуравт нь та нар мэдгийг мэдэж авах тэр номнууд байгаа. За та нарт гэж хэлэхэд сая навчаа багш маань хэллээ. 3 ном байгаа, 3 судар байгаа. Гуруулаа нийлж иж төгс хамгаалт болтгоо гэж хэлсэн.
Гэхдээ нөгөө анхнаасаа энэ номнууд байна. Угаасаа жишээ нь үнэн мэдлэг ном 3,000 л хэвлэгдсэн. Анхны зорилго нь 3,000 гэрлийн дайчин, гэрлийн ажилтан бэлтэн гэж хэлсэн учраас тэрнээс биш хүн болгон тэр сэрийг хүмүүдүүд зориулагдаагүй байсан. Тийм учраас одоо тэр ном маань одоо яг та хэдэд зориулагдаад ахаад ингээд үнэн мэдлэгийг бол 500 хэлсэн байгаа. За тэгээд дамжуулалт гэсэн ном маань дууссан. Одоо тэр байхгүй. Одоо бол та хэд үнэн мэдлэг номыг авах боломжтой, нууц мэдлэг номыг авах боломжтой. Мэдлэгээ өргөсгөхийн тулд тийм боломжтой. За тэгэхээр тэр бүхэн дээрээс танаас сонсоод ингээд мэдрэх юм бол биднээс одоо хүртэл маш их хөтөлбөр дунд одоо энэ дэлхийн эзэмшигч гэдэг байгаа тэднүүсийн хөтөлбөр дунд биднүүсийн ухамсарыг сүнсийг сэрээхгүй тул биднүүсийн идэж байгаа хүнснүүд одоо өмсөж байгаа хувцас хэрглэж байгаа технологи бүх зүйл маань биднүүсийн ухамсарыг сэрээхгүй дарангуулахын тулд зориулагдсан биднүүсийн идэж ууж байгаа бүх хүнс маань хор. Тэгээд тэр хорон дундаас ямрын нийтвэл илүү юу байх юм бэ? Зүг байх юм бэ? Аль нь зүг байх юм бэ гэд тэр талынхаа хүнсийг та нар гол нь барьж хэрэглээрэй. За хамгийн нэгдүгээрт гэхтэл биднээс хүний одоо таанусын ур чадвар хөгжин гэж хэлэх юм бол 7 үрднээс чинь нэлмийн хүрд хамгийн түрүүн сэрэх ёстой байдаг. Тэгвэл нэлмийн хүрдийг сэрчих юм бол энэ дэлхийн бүх одоо сүнстэй хүмүүс маань хөгжөө сэрээд энэ дэлхийгээс ингээд сүнсээрээ гараад явчих юм байна. Тийм учраас сэрэхгүй тул хамгийн эхлээд өдөр болгоны хэрэгэлдэг оо маань фтортой. Тэр фтор гэдэг бол борхцой булчирхай бэлгийн мэлмээний хамгийн гол тэр борхцой булчирхай гэдгийг маань гадна талын шохоожуулаад бүр ингээд хатуу өндөгчг тийм хальстай болгоцсон гэсэн. За фтортой оо хэрэглэхгүй байж сурах хэрэгтэй байх нь. За тэр нөө 3 цагаан хор гэж биднүүсийн яриад байдаг. Цагаан дээд гурил, цагаан давс, цагаан элсэн чихэр тэднүүсийг хэрэглэхгүй байх нь. Давс тос гэхэд энэ ургамлын тоснууд чинь яг үнэндээ бол техникийн тайвар бүтээгдэхүүн. Тэднүүсийг хаягахгүйгээр одоо хүнсэнд хэрэгэлж сурсан хүмүүсийг л хордуулахын тулд тэгэхээр зөв тосоо хэрэгэлж сурах нь. Гэх мэтчлэнгийн анхнаасаа таанаас зөв хүнснүүд хэрэглээд ихэл за тэгээд улам мэдрэмж чинь сайжраад мэдрэмжээ ингээд бүр одоо ухамсар сүнстэйгээ холбогдох хамгийн гол хэлбэр нь ухамсар сүнс юу хэлээд байна яагаад байна гэдгийг мэдэх юм чинь мэдрэмж байхгүй юу. Мэдрэмжийг хамгийн сайн мэдрье гэх юм бол тэр таануусын зөв хүнс арх уухгүй, амх татахгүй. За тэгээд мах идэхгүй байх хэрэгтэй гэдэг юм. За тэгээд бусад хортой хүнснүүд гээд бүр багш нар хөтөлбөрийн чинь нэг бүр бүчлэн задлаад за мах идэх юм бол ингэж нөлөөлдөг ийм бодис ялгардаг юм тархи чинь тойруулаад ингээд ийм юу үсгчдэг ингээд бүр нарийн дэлгэрүүлж ярьсан биднээсийн өмнө дамжуулсан дамжуулалтууд бол бүгдээрээ YouTube-ийн үнэн мэдлэг суваг дээр бүгд бичээстэй байгаа. Тийм болохоор та нар цаг заваа гаргаад мэдлэгээ хэлээд давхар сураад явна шүү. За баярлалаа. Дараагийн асуулт. Нөхөн өглөөний хичээлдээ хамрагдаад явж болдгоо эсвэл хичээлдээ нөхөж хийгээд явж болдгоо оройн завгүй байдаг юм аа гэсэн. За өглөө эхний 30 хоногийн сургалт маань өглөө 6 цагаас байдаг. Тэгэхээр та 6 цагийнхаа сургалтанд суугаад тэгээ дараа нь нөгөө хүмүүс яг гол бясалгал хичээлийнхаа дараа мэдрэмжээ ярилцж явах яриаг нь болохоор чивжээр давхар сонсоод ажил төрөлтөө эрт эхэлдэг бол тэгээ явчих болно. За болцоотой хүмүүс нь оройны 20 цагийн хичээл давхар сууж бас болно. Заавал суу гэхгүй. Нэг бол орой, нэг бол өглөө, нэг л өдөрт нэг удаа суусан байхад хангалттай. Дараагийн асуулт. Бүртгүүлээ гэж бичсэн байна. За түрүүн хэлсэн хамтын ухамсар пэйж хуудасныхаа чатаар бүртгүүлээгээд мэдээлэл аваад тэгээд бүртгүүлээд ангидаа ороод сургалт маань эхлэнгүүт шууд хичээлдээ суугаад явнаа. Онлайнаар бясалгал апп татаад Монгол сайхан бясалгал зориулсан
энэ ишигт бяцлаглууд гэж яриад байгаа бяцлаглууд тэрэн дотор нь байдаг тийм аппликейшн байгаа. Тэрүүгээ сайхан татаж суулгаад онлайнаар дэлхийн хаанаас ч Монгол хүн сурах тийм болцоо бүрдсэн байгаа. За нэмээд хэлэхэд үнэн мэдлэг номоо нэмээд нууц мэдлэг 2 номоо авсан бол бас хамтын ухамсар пэйж хуудасаараа энэ номоо авсан шүү гэд ном авсан гүйлгээний баримтаа илгээгээд тэгээд туслах эрхүүдээ нийлж авдаг. Дараагийн асуулт. Тэрхүү 7 гэрлэн биетийг бидний өвөг дээдс гэж ойлгож болох уу? За ер нь бол дэлхийд төрж исэн этрогуруудаас маань дэлхийд төрж хөгжиж исэн. Гэхдээ одоо яг энэ монголчуудын өвөг дээдс гэж ойлгохгүй. Манай өвөг дээдсүүд бол одоо энэ гэрлэн биетүүд чинь 13 дугаар хэмжээстийн одоо бидний сургалтыг зааж өгч байгаа гэрлүүд маань энэ үнэн мэдлэг судрын маань дамжуулсан энэ гэрлүүд маань болохоор 13 дугаар хэмжээстийн өндөр дээд гэрлэн биетүүд байгаа. Бүр гэрлэн биет болтлоо хөгжсөн. За сая өмчөн багш хэллээ. Манай дэлхий дээр бол төр давсан одоо ийм хүн биеийг олж төржсэн. За тэгээд ухамсар зүнсээ хөгжүүлээд ингээд гэрлэн биет болцсон. Хөгжсөн гэрлүүд байгаа. Өвөг дээдсүүд маань болохоор 13 хэмжээст тариалагддаг. Тэднэр доор одоо дэлхийн бүслүүрээсээ манай онгод тэнгэрүүд болон өвөг дээдсүүд гэж ярьдаг. Тэр онгод тэнгэрүүд маань болохоор тэднийг бас хэлжээж магадгүй гэж бодлоо. Манай өвөг дээдсүүд гэдэг одоо манай онгод тэнгэрүүд байдаг шүү дээ. Тэднийг хэлж байгаа байх гэж ойлгосон үндсэн дээр тэдний маань бол 9 дугаар хэмжээст байгаа. Тэгэхээр арай доод хэмжээст байгааз. За ингээд наривчлаа цааш арай жоохон дэлгэнгүй ярих юм бол одоо манай 40 онгод маань энэ гэрлийн сургалтанд суралцсан байгаа. За тэгээд тодорхой үүлэнд оролцоод шагнуулаад бүр 11 дугаар хэмжээст гэсэн байгаа. Тэгэхээр манай өвөг дээдсүүд болохоор энэ 13 дугаар хэмжээстийн өндөр гэрлүүдэд бол харьяалагддаггүй. Тэгэхээр эдгээрийг манай өвөг дээдсүүд гэж ойлгож болохгүй. Энэ 7 гэрлэн биетийн түүх үнэн мэдлэг номон дээр орч дурдгдсан байгаа. Дараагийн асуулт. Зөв гэж ярих юм буруу гэж юу вэ гэсэн байна. За энэ асуулт нь ойлгомжгүй юм болов юу зөв гэж хэлсэн бол? За та хоцорч орж ирсэн баг. Яг энэ ярианы эхний хэсгийг дахиад дуусны дараа дахиад сонсороо тэгэхээр ойлгомжтой болно. За би нөгөө нэг номныхаа талаар хаанаас ном авч болох вэ гэдгийг нь хэлье. Үнэн мэдлэг ном, нууц мэдлэг ном 2 судраа их дэлгүүрийн хажуутлын яг баруун талд нь Алтай центр гэдэг худалдааны төв байдаг. Тэгэхээр тэр их дэлгүүрийн баруун талын Алтай центрийн дөрөв давхарт 403 тоотоос очоод номнуудаа судруудаа авч болно шүү. Тэнд бол байгаа. Дараагийн асуулт. Хилийг нь гэрлэн биетүүд заах юм уу гэсэн. За тэгэхээр саяны энэ яриаг хийгээд байгаа хүмүүс бүгдээрээ багш нар байгаа. Тэгэхээр хамгийн анхны энэ үнэн мэдлэг номыг аваад эхний сургалтанд суусан бүх хүмүүс маань багш болсон. Тэгээд бид хэд 23 оноос хойш этрогуруудын зааварчилгаагаар энэ бүхнийг сургаж өөрсдөө эхлээд сураад дараа нь та бүхэн зааж байгаа гэсэн үг. Дараагийн асуулт. 2025 онд анхан дунд шатандаа суугаад ажлын онцлогоос ур чадварын сургалтандаа сууж амжаагүй юм. Одоо ур чадварын сургалтанд сууж болох уу? Хизээ хичээллэх вэ гэсэн. За тэгэхээр одоо 15 хүн нэмээд бүртгүүлжүүл шинэ сургалт маань эхэлнэ. Тэгэхээр тэр сургалт эхлээд эхний 30 хоногтой болохоор таны суусан тэр сургалтыг илүү шинжилсэн нарийсгсан хөтөлбөрөөр 30 хоногийн хугацаанд авах нь байна. Тэгэхээр та өмнө нь суугаад дутуу суусан ч юм уу эсвэл илүү давтаж сайхан хөгжмөөр санагдвал эхнээс нь 50% хөнгөлтөөр суугаад сурж болно. Аль эсвэл сарын дараа энэ сургалт сарын дараа 2 дугаар шатны эхлэх байхгүй юу? 30 хоногийн дараа. Тэр үед нь бүртгүүлээд хамтын ухамсар пэйжээрээ хизээ эхлэх гэж гэж асууж агаад тэгээд
өөрчилж төлбөрөө төлөөд бүртгүүлээд 20 дахь шатанд нь суул таны хүсэж байгаа чадварыг эзэмшүүлнэ. За үйлэнд нь цуг явж болдгоо. За ер нь цаг хугацаа богино байгаа. Тэгээ гэрлийн ажилтнууд маань одоо ингээд бэлтгэгдээд 300 хүнээс сургалаа гэхэд тэдний эзэмших ёстой чадваруудыг эзэмшихдээ ингээд анхаарсаар байгаад та бүхний хувьд яг үүлэнд хөдөөгөр бол цуг явах болцоо бүрдэхгүй байх. Гэхдээ тухайн үед нөгөө манай евро орохоор энэ хамтын ухамсар пэйж руу орохоор ингээд нийтэд зориулсан цэвэрлэгээний бяцлаглууд, янз бүрийн бяцлаглууд болсон байгаа шүү дээ. Тэрэнд цуг та бүхэн бяцлагж бас гар бие оролцох болцоотой. Гэхдээ тухайн үед шаардлага гараад гэрлийн ажилчдыг ч гэсэн янз бүрийн тийм үүлэнд хамруулах тийм шийдвэр гарах юм бол магадгүй оролцож болох юм аа. Гэхдээ одоохондоо бол та бүхэн маань төгсөөчгүй байгаа шүү дээ. Тэгээ гэрлийн ажилчин ч болоогүй байгаа. Тэгэхээр ирээдүйд юу болохыг бид нар хэлж мэдэхгүй тухайн үедээ шийдэгддэг гэсэн үг ээ. Асуумаар байна гэсэн байна. Баярлалаа гэсэн байна. Өглөө Facebook гүйлгэж байгаад лайвын зарыг хальт хараад өнгөрсөн. Орой буцаж хайгаад олохгүй нэлээд харамсаж байтал лайв эхлэхээс 5 минутын өмнө олсон доо. Намайг чиглүүлсэн дээд бүхэндээ талархъя гэсэн байна. Материаллык амьдралаас татгалзалгүй энгийн амьдралаа үргэлжлүүлээд бяцлаглаа хийгээд явах боломжтой юу? За боломжтой. Тэгээд түрүүний хэлсэн гэрлийн дайчид маань ихэнх нь ажлаа хийгээд одоо 8 цаг явах нь хэдэн цагийн ажил хийдгийг тэрэндээ зохицуулаад бас өөрийгөө хөгжүүлэх цаг заваач гэсэн гаргаад явж байгаа гэсэн үг. Гэхдээ өөрийгөө хөгжүүлэх цаг зав гаргана гэдэг нь бол үнэн шүү. Түрүүн хэлсэн нэлээ их цаг зав гаргана шүү гэж сануулсан нь бас үнэн шүү. Тийм тэгэхээр материалыг амьдралаас татгалзсан гэж яриаггүй. Яг нь жоохон эндүү ташаа ойлгосон байна. Материалыг амьдралаа зохицуулж өөртөө хөмсөр сүмсээ хөгжүүлэхэд илүү цаг зав гаргана л гэсэн үг. Тэгэхээр зохицуулна гэсэн үг. За ойлгосон баг тийм ээ. Хэрхэн зөв хослуулж байх вэ гэж явж байгаа шүү дээ тийм ээ. За. Одоо хэдэн гэрлийн дайчин бэлтгэгдсэн байгаа вэ? 500 гэрлийн дайчин бэлтгэгдсэн. Тэгээд чадвараа хөгжүүлээд явж байгаа. Илүү нарийн маш олон чадвар эзэмшдэг. Танхимын уулзалт хийдэг үү? За танхим гэхээсээ илүү яг чадвараа хөгжүүлээд бүх юмаа сураад ирсний дараа бол байгальд агаар салхинд гарч хэдүүлээ хоорондоо ангиар танилцдаг. Төгснөхийн дараа. За дараагийн асуулт. Дэлхийгээ аврах тулаан хизээ эхлэх вэ? Та хэрвээ гэрлийн ажилтан болоод ороод ирэх юм бол яг хизээ эхлэхийг нь баттаа сайн мэдэх болно. Дараагийн асуулт. Хоцорж орлоо нөхөж ханаас үзэх вэ гэсэн байна. Яг одоо хамтын ухамсар гэсэн Facebook хуудсан дээр шууд дамжуулалт лайв явагдаж байгаа. Тэгээд энэ яриа дуусахаар хавталагдана. Баярлалаа амжилт хүсье гэсэн байна. Баярлалаа ойлголоо. Дараагийн асуулт нь өмнө нь олон таарсан ч нэг л итгэл төрөхгүй хойшлуулад байсан. Дахиад л энэ мэдээлэлтэй тулчих юм цаг нь болсон гэсэн үг үү? Талд учиртай учраас энэ сургалтад дахин тааралдаад байна гэж ойлгож болох уу? Ямар учиртай болоо гэсэн. Та өөрийнхөө хинээ ухамсар сүнс чамайг өөрөө ч мэдэхгүй байхад залаа дахин энийг сонсоод энэ ил ухаан нь ойлгоод ухаараасаа гэж чамайг давчраад байна гэсэн үг. Өөрийгөө чагнаад үзтээ. За дэлхийгээ юунаас аврах гээд байгааг дахиад хэлж өгнө үү гэж та лайв дуусахаар эхнээс нь сонсороо за. Тэгэнд хэлсэн байгаа. Facebook дээр гэрлийн дайчид гэрлийн ажилтны ялгааг хэлж өгөөч гэсэн байна.
За дахиад эхнээс нь сонсороо ялгааг нь сайхан хэлээд өгсөн байгаа. За ингээ асуултууд дууссан байна. За манай суралцж байгаа хүмүүсээс хэрвээ орж ирсэн бол бас ямаргүй сургалт вэ гэдгийг хэлэх хүн байвал хэлж өгөөрэй. Микэнийгээ сайхан бусдаа хэлээд өгөөрэй. Юу басыг одоо хэдийн удирдлагын ажиллагаа хийсэн байгаа вэ? Эхний сургалт нь 20 хоногийн дараа дуусна. Тэгэхээр эхний нэг 40 хэдэн хүн суралцсан гэсэн үг. Одоо 35 хүн бүртгүүлсэн байгаа. Тэгээ 15 хүн нэмж бүртгүүлэнгүүт сургалт маань шинээр эхэлнэ. Тэгэхээр ер нь бол бараг нэг 100 орчим нь бүртгүүлэх гэж байгаа л гэж хэлж болно. Тэгээд дараа нь 200 хүн бүртгүүлж суралцаад тэгээ болчих нь шүү дээ, тийм ээ. Сургалт маань дахиж явагдахгүй нэ. За тэгээ дахиад сануулад хэлэхэд та хизээч энэ лайвыг үзсэн эсвэл манай заруудыг сонссон шууд хамтын ухамсар пэйж хуудасаараа сургалтанд бүртгүүлье гэд ороод ир. Тэгээд тухай үедээ ангиа бүрдүүлээд явж байгаад 50 хүн бүрдэнгүүд хичээл маань эхлээд заагаад яваад байх болно. За тэгэхээр ер нь хүмүүст хэлье гэсэн бүх зүйлүүдэд мэдээлэл өгсөн. Тэгээд хүмүүс ч маш олон асуултын хариултыг авсан болохоор хэдүүлээ өнөөдрийнхээ энэ танилцуулах яриаг онлайн уулзалтыг ингээд дүүргэх өөр асуулт байна уу? Ялгала та бүхэндээ гэсэн байна. За тэгээ өнөөдрийнхээ энэ танилцуулах лайвыг энэ хүргээд дуусгаж байна. За бүгдээрэнд нь баярлалаа. Сайхан өгчөөрэй. Өөрийгөө олоорой. За баярлалаа та бүхэн маань. Тэгээд бүртгүүлэхээр бол хамтын ухамсар пэйжийн чатаар орж ирээд бүртгүүлээрэй. Баярлалаа. За энэ удаагийн энэ орооны энэ гэрлийн ажилтны сургах энэ лайв ярианд оролцсон та бүхэнд төгсгөлтийн үгийг хэлье гэж бодож байна. Бидэнд зорилтод хөгжих хүсэлтэй өөрийгөө бүр мөсөн зориулж чадах тийм биетүүд хэрэгтэй. Тэр биетүүд нь цаашаа юу хийхээ мэддэг байх. Гүнзгий төвшөнд юу сурахаа ухаардаг байх. Хинтээ тэмцэх гэж байгаагаа мэддэг байх. Үүнээс хамгаалах арга ухаанд суралцах хүсэлтэй байх. Дайралт хийх арга ухаанлаг байх. Зайлшгүй тохиолдолд ажигч гэрхай чанарыг хэрэгжүүлж чаддаг байх. Элдв, бодит бус дайралтыг урьдчилан мэдэрч чаддаг байх. Тийм биетүүд ийм ур чадварыг эзэмших хүсэлтэй биетүүд л хэрэгтэй. Ийм учраас энэ нь зорилтод цөөн тоотой биетүүдэд зориулсан сургалт. Тэгэхээр тэгж одоо саяны дурдсан чадваруудыг эзэмшиж чадах бүх сургалтуудыг заах болно. За та нар сая яригадад байсан энэ үгийг төгсгөлтийн үгийг одоо гэрлэн биет гэж хэлээд байгаа 7-гийн маань этрогуур 3 дахь биет маань сая хэллээ. За энэ 7 гэрлэн биет маань эхний 3 нь эхний 1 этрогуур 1 гэдэг бол алгойлогч. За 2 дахь 3 дахь эхний 3 этрогуур маань болохоор шийдвэр гаргах төвшний этрогуурууд.
За тэгээд 4, 5, 6, 7 гэд ингээд байгаа. Та нас сонирхож байвал нөгөө номоо аваад уншина. За ерөнхийдөө бол тэргүү сургалтанд сууя гэж байгаа бол үнэн мэдлэгийг зайлшгүй аваад сургалт эхлэхээс өмнө эхний 3 сэдв сүнс гэж юу юм, ухамсар гэж юу юм. За тэгээд энергийг яагаад хадгалах ёстой юм. Энэ 3 сэдвээ заавал уншсан байж вич нөгөө энэ сургалтанд хамрагддаг байгаа болохоор та нар нэгэнт номоо аваад унших байхаа. Түрүүн тунгаа гიშгэлсэн 400 Алтай центрийн 403 буюу яг ингээд 4 давхрын шатаар гараад ирэхэд хоошоо харсан тэр юу байгаа. Тэгэхээр давхар бас нөгөө баялаг ундраа гэдэг дээр маань байгаа шүү дээ. Тэрийг бас давхар хилээд өгөөрэй. Баялаг ундраа гэдэг наран туул дээр байдаг нэг лангуунд маань бас энийг зарж байгаа. За та бүхэнд баярлалаа. За тэгээд сурыг гисэн нь бүртгүүлээд тэгээд сургалтандаа суугаарай. Амжилт хүсье.